Саяхан би нэг сонирхолтой дуу уншлаа. Этиопиэд амьдардаг нэг хүү хуучин хунзрууд, төмөр бөглөө, картон цаас зэрэг хаягдах зүйлсээр хувцас хийдэг байжээ. Түүнд үнэтэй материал байгаагүй. Том студиж байгаагүй, баян гэр бүлч байгаагүй. Гэхдээ түүнд нэр зүйл байсан. Тэр нь өөрийн авьяастаа итгэдэг сэтрэх. Тэр өдөр бүр хийдэг зүйлээ улам сайжруулж, улам хөгжүүлсээр байв. Эцэст нь дэлхийд даяар сая хүн түүний бүтээхийг үзэж эхэлжээ. Энэ түүх надад нэг зүйлийг ойлгуулсан. Бошимж гэдэг заримдаа бэлэн байдаггүй. Харин өөрийн чаддаг зүйлээ өдөр бүр хөгжүүлэх үед боломж өөрөө чамайг олж ирдэг юм байна. Монгол хүүхдүүд бидэнд ч бас бошимж бий. Чи сайн зурдаг байж болно, сайн дуулдаг байж болно, сайн код бичдэг байж болно, сайн тоглоом бүтээдэг байж болно. Эсвэл бусдад туслахдаа сайн байж болно. Ямар чадвартай байх нь хамаагүй. Хамгийн чухал нь өөрийн дуртай зүйлээ толгин хөгжүүл. Өдөр бүр даг багаар сайжир. Нэг өдөр хүмүүс чиний хийсэн зүйлийг гайхан харж магадгүй. Том амжилт ихэнхдээ том боломжоос биш. Жижигхэн өрөөдлөө өдөр бүр хөгжүүлснээс эхэлдэг юм шүү. Өөртөө итэг, бошимж үргэлж байдаг.